За сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та бүхэндээ хэрэг болох болов гэдэг үүднээс Gmail хэрхэн нэгтлэлээр орно. За gmail.com руугаа эхлээд орно. За create an account гэдэг байгаа. За энэ рүүгээ орно. За одоо энэ талбарыг бүглэх байгаа. За энэ дэр өөрийн нэр авах. За минийх монголоор орчуулагдсан байна. Би чоромоор орж ин чоромоор орох үед одоо энэ дээр энэ ч хэлнэ байгаа. Англи хэлээр гарч иж ивэл энийг монгол болгоод монголоор бүглээ болно. За өөрийнхөө нэрийг бүглэнэ. За энэ дээр ингэж оруулаад за ингэ оруулчихъя. За тэгэнгүүт доор нь шууд ингэж боломж төлбөрөөр ингэж имэйлүүд нь гараад ирнэ. Дор гэдгээр ч юм уу эсвэл дор уран дор гэд ингэ сонгочихъя. Уран дор 24-гээ сонгочихъя. За ингээс энийг ингэ сонгочоод за та үсэг тоо болон цэг ашиглах хэрэгтэй гэд. Нууц үгийг одоо нууц үг алдах тохиолдол их байдаг учраас том үсэг, жижиг үсэг, тоо, тэмдэглэгээ, цэг ашиглах шаардлагатай. За энэ дээр одоо ингээд том үсэг уруулаад, цэг уруулаад, тоо уруулаад. За ахаа баталгаажуулахаар ахиж хийн. За ингээ хийгч. За харах бол энэ дээр код зөв гэж үгүй юу гэвэл харах бол энэ дээрээ дарчна. За одоо ингээд дараах гэд үзье. За утасны дугаар заавал холбоно. Gmail-ээ ер нь ингээд тогтмол ашиглая гэж бодож байгаа бол тогтмол ашигладаг дугаараа хийх ёстой. Тэгээд аль болохоор дугаараа солихгүй байхыг хичээх хэрэгтэй. За сэргээх имэйл ямар нэгэн код модо мартсан асуудал гарах юм бол одоо давхар сэргээх мэйл оруулах ёстой. За энэ дээр нь одоо мэйл бичнэ. Өөрийнхөө одоо хэрэглэдэг Gmail байж болно, өөр мэйлж байж болно. За энэ дээр жил, сар бид таны бүртгэлийг аюулгүй болгохын тулд үүнийг ашиглана гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэйлийг ашиглана гэж байгаа. За энд таны төрсөн он сар гэж байна. Энэ дээр бол төрсөн он сараа оруулна. За би энийг өөрийнхөө хувийн нууцтай холбоотой учраас бүгдөө ингэ далдалж байгаа шүү. Ингээд эрэгтэй эмэгтэй хэсгийг ингэ сонгоно. За энд таны бүртгэсэн дугаар руу чинь одоо баталгаажуулах код очино. За энэ кодыг утаснасаа хараад за энэ код ирнэ. За код ирсэн байна. Энэ кодоо бүглэнэ. За ингээд дараах байдлаар таны дугаарыг ашиглана гэж юм те. Видео дуудлага зураг хүлээ авахд ашиглана. Зар зэрэг Google-тэй холбоотой үйлчилгээтэй хамааралтай. За ингээд эдгээрийг зөвшөөрж гин үү гэд. Ерөөдөө уншиж үзээд ингээд зөвшөөрнө гэд. Монгол болгоод ер нь өөрсдөө ашигласан зөв шүү. Хүмүүс нөгөө хэлний асуудалтай учраас хэрхэн нэхээ мэддэггүй. Гэтэ одоо компьютерийнхаа хэлийг өөрчлөх боломжтой. За одоо ингээд таны мэйл нэгдэж байгаа. За дараах алхмуудыг хий. За уншаад байна.
Эднэрийг бол зүгээр шууд ингээд ок гэдэг явуулсан дээр л дээ. За ингээ мэйл дээрээ зураг сонгох бол ингээд 6 оруулчихнаа. Одоо зураг барьшуулах гэдэг байгаа те. Ингээ энэ дээр нь дараад. Одоо энэ компьютероос зураг оруулах гэж дараад. За компьютер дээр байгаа ямар ч зургийг оруулж болно. Өөрийнхөө зургийг одоо хадгалсан цэц рүүгээ ороод. За ингээд том хүрээтэй оруулах уу, бага хүрээтэй оруулах уу, аль хэсгийг нь оруулах уу гэдгээ оруулаад ингээд энийг дарчихна. За одоо таны мэйлийн хувьд ингээд болчлоо. За мэйл ашиглахдаа гарах гэдэг зэс байна. Өөр бүртгэлээр орох гэдэг зэс байна. За мэйл хүчээр энэ дээрээ дарна. За хин рүү гэдгээ. Одоо хин рүү мэйл хүч гэж байгаа. Тэр үнийхээ мэйлийг хүчнэ. Одоо ингээд юм уу те. За энэ мэйл хэрвээ зөв бол улаан биш. Ингээд хүн нөгөө хүнийх нь одоо мэйл ингээ харагдаж байгаа. За ингээд явуулчихна. Энд чинь ингээд илгээсэн. За одоо таны илгээснүүд энэ чинь ингэж гарна. Илгээсэн ингээд. За ирсэн мэйл ингээ харагдана. Gmail биднэрт ямар ач холбогдолтой вэ? За бидний нээсэн мэйл энэ байна. Гарцсан байгаа. За одоо паса хийгээд орно. Gmail нээсэн тохиолдолд та YouTube-д бичлэг үзэхэд маш амар. За ингээ орчиж байгаа. Энийхээ дараа одоо ингээ YouTube руугаа орно. За YouTuber болох сонирхолтой хүмүүс хамгийн эхлээд Gmail нэх хэрэгтэй. За энэ дээрээ давхар хахад орно. За одоо ингээд таны мэйл итгэжж байгаа. За ингүүт одоо дуртай бичлэгийнхээ сувагт нэгдэж болно. За одоо жишээ нь зам гэвэл одоо энэ сувгийг одоо сувгийн мэдээллийг бичлэгийг дандаа үзчихье гэвэл subscribe дараад нэгдэж болно. За ингээд та бүхэндээ баярлалаа. Дараа дахиад өөр нэгэн бичлэгээр уулзъя. Лайк дарж, коммент бичгээ мартав. Subscribe дарж нэгдээрэй.